Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Энэ царайг харж байсан уу? Энэ царайг T-SPAN гэдэг ба 2006 онд Америкт нэлээд олон хүн нэг сэтгцэн эмчтэр шүн болгон нэг царайг зүүдэлдэг тухайгаа ярив. Тухайн эмч тэдгэр хүмүүсийг ямар царайтай хүн зүүдэлснээ зурхыг хүсгэд тэдгэр хүмүүсийн зурсан бүх зураг адил нэг хүн байв. Гэтэл уг царайг зөвхөн Америкт ч биш өөр олон улсад хүмүүс зүүдэндээ харсан байв. Тэгээд уг хүнийг адил дэлхий хаан ч юм царайтай хүн байгаагүй ба тэр ч бүхэл уг хүнийг хайх сая төртөл бий болсон байдаг. Энэ хүнийг хар гаргийн хүн эсвэл хүмүүсийн зүвдэр аялагч гэх яриа байдаг ч бүгд тодолбаа 2010 онд ил болсноор Андре Нателла гэх хүний маркетинг зар сурталчилгаанд агшлах гэж хийсэн дүр болон түүх гэдэг нь батлагдсан юм. Тэгээд тэрвээ та уг царайг зүүдэлж байсан бол зүгээр л интернет дээр олон удаа харж сониуцсангаа хөдөлгөж яснаас л болсон хэрэг.